Сайн бацхан сонсогчдоо Trade.com podcast-ийн 2 дахь дугаараар уулзж байгаа даа байна. За энэ удаагийнхаа дугаараар Forex-ийн зах зээлд юу нөлөөлдөг вэ? Мөн үнийг юу дээш доош нь хэлбэлцүүлж идэг вэ гэсэн сэдвийн талаар ярилцъя гэж бодлоо. За Forex-ийн зах зээл нь өдөрт 5 тэрлион доллар эргэлдэж идэг маш том зах зээл байгаа. Статистикаар наваад үзвэл уг зах зээлд оролцож байгаа хүмүүсийн маань нийт 5% ашиг орлого олж идэг. Үлдсэн 95% нь болохоор эхний 6 сараас 1 жилийн хооронд мөнгөө алдаад дуустдаг гэсэн судалгаа байт юм билээ. Тиймээс энэ зах зээлээс одоо мөнгө шүүрж гарах тэр 5% багтна гэдэг нэлээд хэцүү гэдгийг анзаарч байгаа. Forex болон хувьцааны зах зээлийг холын замын маратонтой ихээр зөөрлөдөг. Тамирчин барайны ихэнд орохын тулд мэдээж бэлтгэлээсээ хангасан ус болоод сэтгэл зүгээ маш дээд түвшинд бэлдсэн байх ёстой. Тэгжиж холын замд бүдрэлгүй тэргүүн игнэний эдтэйгээ мөр зэрэгцэнгүй. Яг үүнтэй адил амжилт олсон трейдеруудын хувийн намтрыг уншаад хахад доороо хэж 5 жил алдж онжиж тогтмол ашиг орлогыг олж Forex-ийн зах зээлийг мэдэрч эхэлсэн байт юм билээ. За ингээд үндсэн сэдв рүү оръё гэж бодлоо. Зах зээлийн гол тоглогчдыг нэрлэвэл мэдээж хэрэг төв банкуд, hedge fund managers, том financial firm-ууд, dealing desk-тэй брокеринг компаниуд, эцэст нь retail traders буюу одоо бидний шиг ганц нэгээрээ нэг бол групп болж арилжаа хийж байгаа хүмүүс мэдээж оролцож байгаа. За тэгэхээр төв банкуд ямар үүрэг ролтой оролцдог вэ гэхээр өөрийн улсынхаа валютын ханшийг тэнцвэртэй байлгах үүднээс валютын солилцоо гэж зах зээлийг хөдөлгөж идэг. Ихэвчлэн том эдийн засгийн мэдээнүүд дээр оролцож зах зээлийг маш томоор дээш доош нь савлуулж идэг. Hedge fund managers-ийн товчхондоо экспертүүд гэж хэлж болно. Аль хэдийн зах зээлд хөлөө олсон хэдэн 10 жил арилжаа хийж байгаа гаргасан таамаглууд маш өндөр хувьтай биелэлээ олдог хэсэг бүлэг хүмүүс хэлж байгаа. За hedge fund managers-үүд нь яадаг вэ гэхээр хүмүүсийн мөнгийг хөрөнгө оруулах замаар аваад одоо хэдэн 10 сая доллараар арилжаанд оролцож зах зээл тодорхой үйлчилдэг. За үүний дараа big financial firm буюу том санхүүгийн байгууллагын яад юм бэ гэхээр өөрсдийнхөө доор одоо арилжаачдыг нэгтгэхэд мөнгө болон одоо өөрсдийн мэдээлэл стратегиар хангаад тодорхой хэмжээний зах зээлд оролцож идэг. За big financial firm буюу санхүүгийн байгууллагын доор арилжаанд оролцох давуу тал нь юу гэдэм бэ гэхээр одоо бусад трейдерүүдээс суралцах юм аягүй ихтэй байт юм билээ. За сул тал нь юу гэдэм бэ гэхээр ямар нэгэн одоо байгууллагын доор арилжаа хийж байгаа болохоор яг өөрийнхөө арилжаанд оролцож болохгүй. Дүрм журм захирагдана гэдэг их асуудалтай байт юм билээ. За үүний дараа dealing desk-тэй брокерууд гэж байгаа. За dealing desk-тэй брокерууд нь яад юм бэ гэхээр та одоо брокеринг компани сонгоход dealing desk-тэй desk-гүйгээд хоёр янз байгаа. За dealing desk-тэй нь яадаг вэ гэхээр жишээ нь та одоо Америк доллар худалдаж авлаа гэж бодоход таны эсрэг захиалга хийдэг гэсэн үг. Энэ нь яаж байгаа юм бэ гэхээр нөгөө 95% хүмүүс амжилт олдгүй гэсэн шалтгаанаас үүдэлтэй одоо брокеринг компани нэгэн мөнгө олох арга л гэсэн үг. 100 хүн одоо тухайн компанид бүртгүүллээ гэхэд магадлалаар аваад үзэхэд 1-2 хүн л одоо тогтмол ашиг орлого олдог байх боломжтой. Тэгэхээр одоо таны эсрэг одоо захиалга хийвэл одоо магадлалаар аваад үзэхэд их ашиг болохоор байгаа. За эцэст нь retail traders буюу хэсэг бүлэг бидний шиг арилжаач доорно. Бидний энэ зах зээлд одоо амжилт олох гарц гэвэл одоо дээрх банкуд болон hedge fund менежерүүд шиг сэтгчээж одоо том давалгаанд арчигдахгүй үлдэнэ. Мөн зах зээлийг яаж хөдөлтийг ойлгож түүнтэй уялдуулан дундаж хүмүүсийн сэтгэл зүй болон ерөнхий зам төлөв яаж ажилтгийх тунгаан тэдний эсрэг захиалгууд хийж одоо ашиг гэдэг зүйлийг харж эхэлдэг. Тухайн валютыг маань одоо худалдан авч байгаа худалдан авахч болон зарагчдын маань одоо шунал болон айдас мэдрэмж нь үнийг дээш доош нь хэлбэлзүүлж идэг. Тэгэхээр зах зээл ашигтай ажиллахад ирээдүгт хаагаад ах шаардлагагүй. Энэ хоёрынхоо одоо аль нь илүү байгаа, аль нь одоо зах зээлийг гартаа авч байгааг л олоход ерөнхийдөө одоо трейдерүүдийн хамгийн чухал зүйл байгаа. Жишээлбэл хүмүүсийн тухайн үнийг ханшид зарах эсвэл танаас худалдаж авах болсон шалтгаан нь ямар нэг мэдээж итгэл үнэмшил болон үнийг огцом унах болов өсөх болов гэсэн одоо
бодол мэдрэмжэн дээр тулгуурлаж байгаа. Тиймээс яг яагаад гэдэг зүй тогтлыг сайн бодож ийж шийдвэрээ гаргахад таныг одоо нөгөө 95%-аас ялгаруулж болно. Тиймээс айдас болон шунал дээр одоо өөрийнхөө хувийн зүгээс ямар урал үзүүлж байгаагаа анзаарч ерөнхий хүмүүсийн төлөвийг чартнаас уншиж чадвал амжилтанд хүрэхэд нэг алхмаар ойртно гэсэн үг. Дээрх дурдсан зах зээлд оролцогчдоос маань зөвхөн төв банкуд л их хэмжээний валют эргэлдүүлж зах зээлийг хөдөлгөж идэг. 5 тэрлэн доллар эргэлдэж идэг зах зээл учраас одоо брокерийн компаниуд, хедж фанд менежерсүүд, энэ санхүүгийн фирмууд зах зээлийг одоо дээш нь доош нь хэлбэлзүүлнэ гэж бол байхгүй. Одоо ялангуяа жижигхэн одоо бидний шиг хүмүүс л ямар ч одоо энэ зах зээлд нөлөөлөх нөлөө байдгүй. Тиймээс одоо ямар нэг одоо уурамчаар зах зээл хөдлөх үе, зээлэнд орох үе гэдэг одоо айдас бол байж болохгүй. За энэ хүрээд дугаар 2-ыг өндөрлөе. Дугаар 3-аар уулзтлаа баяртай сонсогчдоо.